За сайн байцгаана хүүхдүүд. Сайн байна. За багшийн Нямсүрэн гэдэг сонгон хайрхан дүүргийн ирээдүйн зохицлбарын 3 дугаар бага сургуулийн багш. Танаа ингэж урлаг хичээлийг орох гэж ирсэндээ маш их баяртай байна. За хүүхдүүдтэй амжилт хүсье. Хичээл эхлэхийн өмнө нэгэн тоглоомыг явуулъя. За энэ тоглоомд нэг хүүхэд л оролцсон. За нэг хүүхэд гараад ир дээ. За. За нашим нөхөө. Бат амгалан. За энэ тоглоомонд оролцож байгаа хүүгийн маань би юу вэ гэсэн тоглоом шүү. За юу хүүхдүүд ээ. За энэ хүүгийн юу болохыг хэлэхдээ шууд нэрээр нь хэлэхгүй дандаа тэр зүйлийн шинж чанараар нь хэлнэ. Ойлгосноо? Шууд нэрийг хэлэхгүй нэ шүү дээ тийм ээ тэр зүйлийг. За Батамглаа минь хүү шаарч. За тэгээ зогсож байгаа. За миний хүүхдүүд Батамглан юу вэ? Минь хүү шаа болроо Батамглаа. Шинж чанараар нь хэлнэ. Нэрээр нь хэлэхгүй шинж чанараар нь. За ажигласноо. За би юу вэ гэдээ асуугаа Батамглаа. Юу вэ? За шинж чанараар нь. Чи хайрладаг. За. Чи харангуй хэсэж чаддаг. Харангуй гэрэлдэг. Чи хүмүүст хэрэгтэй. Чи юу вэ? За. Чиний бие чинь бүхэлдээ тос. Чи бүхний гэрэлтгүү чаддаг. Юу вэ? Өдөө газар нутагт чи маш их хэрэг болдог. Чамаас гэрэл цэцэрдэг. Шинж чанар тийм ээ? Чамаас гал гадар насдаг. Нар юм болоо. За. За минь хүү. Чи их хабаа. За өөр. Шинж чанар хөлтэй. За өөр. Ингээд шинж чанар дуусаа юу? За юу болох нь? Чи унтардаг тэгтээ буцаад асдаг. Мөс. За. Оо зөв үү? Батамглаа чи юу байсан бэ? За баяр хүргэе хүүхдүүдээ. Миний хүн сууж агараа Батамглаа. За өнөөдөр ямар хичээлийн дэг хүүхэд болгон ангидаа бүгдээрээ хичээлийн дэгтэй тийм ээ. Даалгавар өнөөдрийнхаа хичээлийн дэгээ бүгдээрээ хамтарч ажиллана. Харилцан ярилцсан. Бусдыг хүнд үзэл бодлоо илэрхийлнэ. За одоо та нарын ширээн дээр картнууд байна уу? За тэгвэл одоо бэлдэж байгаарай. За хүүхдүүдээ тэгвэл та нар лагаар зураг зурж ийсэн үү? За тохиогоор зурж байгаагүй бол ямар хөвгтэй вэ? За миний хөөс. Тохио энэ байна энэ. Зурж байгаагүй тийм ээ? За огт зурж байгаагүй юм байна. Тэгвэл энд зурж байсан хүүхд байхгүй юм байна. Эргэлзэжсэн бол байхгүй юм байна. Огт сурж байгаагүй хэд байна хүүхдүүд ээ? 30 байна. За миний хүүхдүүд одоо нааш ажиглана шүү. Ажиглана шүү. За одоо нааш ажиглаж байгаа. Өнөөдрийн хичээлийн маань сэдэв. За хааш та. За нааш ажиглаж байгаа миний хүүхдүүд. За багш нь юу ирсэн бэ гартаа? За. Сайтар ажиглаараа. Юу хийгээд байгааг сайн харъя шүү.
ажиглаараа. Ажиглаад дараа миний хүүхдүүд. Юу гараад ирвэ? За ямар вэ? Ямар вэ? За энийг хаана харсан? Харж ирсэн энийг? За хаана харсан? Түүний ямар бэлэгдэлтэй болоо? Мэдхүү. 9 үлдэх цагаан туг нь Монгол төрийн ариунаар бадарчаахан бэлэгдэл. Энэхүү 9 үлдэх цагаан тугийг төрийн их хуралдаан улсын их баяр наадамд өргөн тахидаг нь юуг бэлэгддэг гинөө? Ингчин бадрахыг бэлэгдэл болдог байх нь хүүхдүүдээ. За миний хүүхдүүдийн өмнө ажлын хуудас 1 цагаан цас байна уу? За одоо цагаан цаасан дээр одоо багшийнхаа юу хийх гэж байгааг одоо юугаар хийх гэж байгаа бидний хичээлийн гол зорилго маань юу болов? Лан ашиглаа зураг болсон тийм ээ. За ширээн дээр байна уу энэ хэрэглэгдэхүүнүүд? Байна уу? За энэ хэрэглэгдэхүүнээр хичээлээ явуулахын тулд бид нар аюулгүй ажиллагааны энэхүү зааврыг баримтлана. За, ханцуугаа хоош нуглах. За, ханцуу хоош нугалчих. Товчин тавьж байгаа. За, болсон уу? Лаг амандаа хийж болохгүй. Лаг хэрэглэсний дараа гараа сайн цэвэрлэнэ. Эцэст нь ажлын байраа цэвэрлэнэ. Бидний ажлын байр болохоор хосороо сууж байгаа энэ танхим ширээ маань ажлын байр болох нь. За бэлэн болсноо. За энэ аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажиллахдаа дараах алхмаар үйл ажиллагаа явж хэрэгжүүлнэ. Лагаар дүрс гарган зурна. Дүрсээ лагаараа битүүлж будна. Гаргасан дүрсээ лагаараа битүүлж будна. Зурснаа шалган, өнгө ялган будна. Бүтээлээрээ ном хийн гин. Энэ их том юм байгаад бүтээлээрээ ном хийн. За одоо ингэ шууд дагаар зурх ажилдаа орох уу? Үгүй. Одоо яах вэ? Лагаар зурх аргачлал биднэрт байгаа. За, зургийн хүрээг нь эхэлж ямар ч байсан зурна. Юугаар вэ гэхдээ? Лагаар. Дараа нь хүрээнээс илүү гаргалгүй зайг дүүргэн юугаараа бодох вэ? Лагаараа бодно. Гуашиг будгийн нийлүүрт тусаагаад биерээр ус тусааж өтгөн шингэнийг нь тохируулна. Ингээд бүтээл хийсний дараа маш гоё бүтээл гаргах хэрэгтэй. За миний ажлын хуудас та нартай адилхан байна уу? Ижилхэн байна тийм ээ. За багш нь ажлынхаа хуудсан дээр юу хийх гэж байна одоо бүгдээрээ анхааралтай харна. За. Маш гоёмттай шүүслэг улаан ногоон шарангатай тийм зүйл зурлаа багш нь. За зургатаа яаж зураадах шиг байна. Зүв. Их чанга дарж зураад. За бисээ эхлээд юуг нь хийв сая эхлээд гаднах хүрээгээ хийсэн тийм ээ. За одоо яаж вэ?
Юугаар авлаа хүүхдүүд ээ? Гэхдээ бас яаж ин түрүүний охины хэлдэг? За зурснаа яана гэлээ хүүхдүүд ээ? Биш ээ. Зурснаа одоо яах гэж юм бол багш нь ингээд идэх чинь шалгаж байна. Ингээ харахаар харагдахгүй байгаа үстэй. Тэгвэл багш нь ингэж хажуугаас нь хараад зурснаа шалгалаа. Багш нь ногоон альмын дуртай. Миний хүүхдүүд ямар альмын дуртай өнгөн? За. Ажиглаж л байгаарай. За ямар. Зурх уу? За. Эхнийх. Заалаага барина. Багш нь аль хэсгээр нь алим зурч. Та нар ажлын утсан дээр байгаа юу гэж байна? Даалгавар. Даган дуурайх даалгавар. Заалаага бариарай. За одоо зураарай. Багш нь яаж зураад илаа? Нилээн яасан. Авига трактор бариулж зурсан байна. Цэцэн бууны орой дээр тагтаа суулгаж зурсан байна. Хүслийн цэнхэртэн гэртээ хүний дэлхий имэж байна. Хүүхэд бүрийн ширээн дээр зураг бүхэн намтаа байна. Сайн чанга хүрээгээ их л зураад лаагаараа битүүл чанга. Харагдаж байна уу зурснаа? Миний хүүхдүүд зурснаа шалгахтаа ингээрэй. Одоо та нар ингээ самбарт наалдаг юм чинь ингэж барьж байгаа хажуу талаас нь ингээ хар. Миний зурсан хүрээ нь байна уу? Дахиад ийшээ харагдахгүй жоох нь гэрэл рүүгээ. Энэ гэрэл рүүгээ. Зүүн гардал руугаа. За одоо ингээ харахад доторхыг битүүлж гүйцэд будчих. За одоо тэгвэл одоо ойлгомжтой тийм ээ? Сайн дараад. Миний үгэн алив мөн үү? Чудаас ингэ хардаг. Гаднах хүрээ хаана вэ? За одоо харагдаж байна одоо ингэ харагдсан уу? За хүрээ дутаа юм шиг шүү тийм ээ? За өөрөө дуртай өнгөр одоо. За одоо өөрөө дуртай өнгөр. Хүслийн цэнхэртэн гэртээ хүний дэлхий имэж байна. Хүүхэд бүрийн ширээн дээр зураг бүхэн намтаа. За одоо өнгөрөө бодоорой. За урд нь будг нь гош нь байгаа. Будахта. Яг үлээ. Будгийн нийлүүртэй Вашнасаа тусаагаад биерээрээ ус хийх ёстой тийм ээ хүүхдүүд ээ. Өтгөн шингэний тохируулна. Хитрхи өтгөн байх юм бол зураг маань будагдахгүй. Бүр харагдахгүй болчихно. Шингэн тал руугаа асал өтгөн болох. Багхан. Вашнасаа багхан хийгээрэй.
За будаараа миний хүүхдүүд биерээ яаж барих вэ? Багш нь түрүүн бодоход ажигласан. Биерээ нилээн сайхан босгож байгаа. Биерний маань үс ямар байгаа вүлээ? Багш нь очив. Яаж агараа? За минь хөө ингэн. Биерний маань үсний юм хүндлэн байгаа учраас будгандаа дүрлээ. Биерээ авлаа. Ингээд түрэг надад үтсэж. Ингэж бариад. За тэгээ ингээд будаараа за. Зүг. Өө зүгт зүгээр зоригтой. Энийг над энэ дээгүүрээ бодно. Энэ дээгүүрээ битүү бодно. Зөв. Ингээд. За бас. Нэг бодсон дээр давхар бодохгүй шүү. Энийг биерээ ингэж барь. Ингээд. Маашаа цаашаа ингээд биерээ өдөө. Болж гэнэ хүүхдүүд ээ? Минь хөө энийг гаргаад тавьцгаа. Одоо эндээс ус. За биерээ ингэж бариарай. За биерээ барих нь. Зэрэг. Жохон доош. Дуусна уу? За харъя багш нь. Ганц хоёрхан хүнд энд. За дээш нүргэт. За дээш найзуудтай харуулаарай. Болно минь хөө. Биерний маань барилтан жоохон буруу болох гэдэг шүү тийм ээ. За харуулаарай. Нааш нь харуулаарай. За багш нь харъя. За одоо хоёр үндэ харуул. Өөдөөс. За бидний хичээл зочилж ирсэн багш нартай харуул. Зочин багш нартай харуулаарай. Эргүүлээ цаасаа эргүүлээ харуулчих минь нөхдүүд. Цаасаа эргүүлээ харж. За бас за одоо тавьчих. За одоо хажууд нь. Сэтгэн бүтээх даалгавар. Өөрийнхөө идэх дуртай жимснээс нэгийг л зураатах. Сая ямар аргаар зурсан? Яг тэр аргаараа. Өөрийнхөө идэх дуртай жимснээс нэгийг л. За надтай хамтарч энэ даалгавар хийх хөвгт байна уу? Надтай зүг миний бие даа. За мөнгө чин гараад. Мөнгө чин битгаар энд ажлын утсыг хийлээ. Тэр хооронд миний хүүхдүүд энэ зайнда дараагийнхаа даалгавар хийж. Өөрийнхөө идэх дуртай жимснээс нэгийг лагаараа зураад, битүүлж будаад, өнгө ялгаад будаатай. За хоёлаа. Олаага бариад байна. Хоёлаа. За тэгээд суулж юутэй юм. За таж уснаар эндээс харагдах. Одоо эндээс хардаг. Энд хоёрыг хийгээд энд нэг хийчих. Чам дараа. За. Одоо баг зэрэг хэлэнгээ. Баг зэрэг энд гэж. Гэрэл тусч байгаа. За чи хийгээ. Одоо болох. Аа энэ. Энд. Одоо будгаа шингэн тал руу найруулаарай заа ёо. Өтгөн болохоор ямар болоод байгаа вэ? За будганд ороо. Шингэн. Мөнгө чинь болсон уу? За хоёлаа одоо будна да. За ингэ зөрөгтэй. Энд зүг барь. Ямар юу юм? За одоо будгаа найруулж байгаа юм гिचээ.
Уучлаарай. Өтгөн шингэлээ тохируулсан будагныхаа. Заавс. Таандас тэглэх үү. Бэрээ зүг бэрээ. За бод. Дэвч хэлтгөө. Ингэж нэг бодож үзье. Зай үлдэж байгааг сүлдэн дахиад ярьж шүү дээ. За будгаатай дахиад жоохон шингэлээрээс нуусан. Нэг будсан дээрээсээ давхарч битээ будаараа миний хөвгтөд будгаа шингэх биерээ зүв барина. Биер ингэж барина. Будаг шинхэн тал руу бэр биерээ бэр. Зөв. Одоо л зүв болж байна. Миний үгийн будаг нь арай. За энэ харж байгаа юм. Будгаа шингэлээрээ мөгчөө. За гүзгээд бодоод мөгчөө. За дараа. Ингээд зөрөгтэй ингээд бод заяа. За гүзгээд. Зүг яг зүг. За бас. Ингээд урагшин тавьчих. Миний гоо яг энэ дээгүүр явуулахгүй байгаа. Над дээгүүр нэг хөнгөн нэг явчих. За болно. Хөнгөн ингэ нэг зөв дахиад зөв. За дахиад бачаарай. Аль үгүй. За энэ юу бэр багсаа бэр. Нөгөө усан будгаар зураг буддагтай ч адилхан шүү дээ хүүхдүүдээ. За бол. Усруугаа яг тавьчих. За хараа дэш өргөр. За биэрээ усандаа дүрч. За 6 дэш нь. За 2 үеийн хазургийг харчих. Ямар жимсэн дуртай байна найзууд нь хараараа. Харуулаарай 2 үеиндээ харуулаарай. За одоо хоошо. Зочдтой харуулаарай. Би ийм жимсэн дуртай гэж зочд руугаа харуулаарай. За баяр. Урагшин ширээн дээрээ тавьчих. За одоо урагшин тавьчих. За урагшин тавиад хатчих. За миний хүүхдүүд ийм тугтайгаа ижил төстэй туг ер нь өөр туг харсан уу мэдэх үү? За тэгвэл тэр хар өнгөтэй тугийг зурж үзэх үү бүгдээрээ. Чадах уу? Чадах уу? Чадах уу? Гэхдээ хялбар аргаар яг бид нар хүүхдүүд юм чинь өөрсөндөө тохирсон хялбар аргаар зурж үзье. За анааш анхаарал багшийнх нь ажлын хуудас нь гараад ирлээ. Багшийн ажлын хуудас. За ямар дүрснээс бүт чинь миний хүүхдүүд ажиглаж эхлээд. За эхлээд ажиглаараа. Билнэ үү? Энд харагдах уу? За. Ямар дүрсээр миний хүүхдүүд сайн ажиглаараа. Хэлээрэй. Өөрсөндөө яс хялбар аргаар зурна шүү дээ, тийм ээ. За энэ дүүл юу юм болов? Дүрсээр ирнэ шүү дээ. Дүрс. Хамаг өргөн ичгэр бас болохгүй болчиход хаа. Энэ ингэ тасалчвал ямар дүрс болох вэ? Баярлалаа. За дахиад ямар дүрс вэ? Тэг шүнцэгт. За дахиад ажиглаараа. Шүнцэгт. Хэлбэрхаан зурх гэж байгаа юм тийм ээ? За одоо юу хийх юм бэл доошоо? Доор нь одоо юу болох вэ?
Юу ах вэ доорн? Доорнд ингэж энийг юу гэдэг лээ? Юугаар хийдэг юм бол энэ доорно? Юугаар хийх юм бол? Зүйтэй. Ямар өнгөтэй байх юм бол тэр нэгэд. Тэгвэл энэ доорн байгаа эний чинь унжлага гэж нэрлэдэг байхгүй юу хүүхдүүд? Унжлага нь. За одоо багш нь бас яаж ийн хараараа. Эхлээд хүрээгээ зурсан тийм ээ? Одоо доторхын лагаараа битүүлээд бодлаа. За ерөнхийд урсан маань гарсан уу? За будгийн нийлүүртэй багш нь гуашаа хийцсэн байгаа. За дээрэс нь яаж вэ? Нэгсэндээ чи яаж вэ? Гуашаа шингэлж байна. За одоо яаж гарах юм бол дөө хүүхдүүд ээ? Харъя тийм ээ ямар ч байсан. За би энэ талд байгаа хүүхдүүд харагдах тул эндээс нэхлээ бодчих. Багш нь лагаар зурсан дээрээсээ будаж гинөө будахгүй орхиод байна уу? За. Зурх уу? За одоо сайхан. Ямар дүрснээс эхлээд зурчих. Миний хүүхдүүд сайн ажигласан тийм ээ? Одоо бүгдээр өөрсдөө зураа. Би дагаа зураараа. Хар ажлынхаа утсыг хаанаас нэхэл зурвал хайтан харагдах юм шиг. Хийж. Багш нь өөрөө авчаа. Цаасныхаа гол төв хэсгийг нь олоод том жижигийн тохируулаад өөрсдөө хийн тийм ээ. Зэрэг байсан авига трактор бариулж зурсан байна. Цэцэн бууны орой дээр тагтаа суулгаж зурсан байна. Хүслийн цэнхэр тэнгэртэй хүний дэлхий имэж байна. Хүүхэд бүрийн ширээн дээр зураг бүхэн автаа байна. Дотны найз чинь юу гэвэл намайг гэж хийхнэ. Дотны сайхан найзуудтай учруулсан гинэ. Тийм бистэй, тийм шүдэ, боролдог чи санагдаа. Мансыг дарсан тэр хүчин ястай миний найз. Миний ном, сайхан ном, энхри ном, эдми ном, зурагтай ном, зурагтай ном, тийм ч учраас би номдон хайтай, тийм ч учраас би номдон хайтай. Хүүхдүүд бид нар сургууль дээрээ хөгжилтэйхэн байдаг да. Олуулаа бид дуулдаг да. Олуулаа бид хүчтэй. Олуулаа, 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 олуулаа.
За бодоорой. Энийг бодгаа. Бирээ зүг бариад бодог нарийн өтгөн болсон байна. Бирээ ингэж ир. Бирээс үсэн юм сүнтэн байна. Бодгаар жоохон шингэлэхгүй. Энийг бирээ зүг барьдгүй. Ингээд тэгээ чи ингэж бодохоо. Эсвэл ингэж бодохоо. Ингэж цаасан дээр гараад тавьж байгаа. Оо энд ямар их бодог дүрцсэн. За одоо энэ дээр жоохон гараараа ингэ барч. За. Энд дээр энэ даагаар зурсан дээр явуулна шүү дээ. Будгаар шингэн тал руу хүүхдүүдээ өтгөн болохоор зурагдсан юм харагдахгүй болно шүү дээ. Тийм үү? Өтгөн хэсгийг хардсан уу? За бэр. Бэр. Өөд. Гэл. За. За одоо дахиж энэ будсан дээр дахиж үтээ бодлоо. Айлуу. Бодгийн нийлүүлэлт бодог. Энд яагаад бодог хийгээгүй юм бэ? Тэ? Юу нь яагаад бодог хийгээгүй? Зүгээр лөө. Хэрэглэх хэрэгтэй шүү дээ минь хөө. Бодгийн арай бага. Гой болох нь уу? Саяны аяыг сонсоод зураг зурхад ямар санагдаж байна? Юу бодогдож байна? Төсөөлөгдсөн байна уу? За. Юм төсөөлсөн үү? За, юу төсөөлөгдөв? Юу бодогдов? Эр зориг төсөөлөгдсөн байна. Зөв. Оюу хаан төсөөлөгдсөн байна. Цэцэн үг төсөөлөгдсөн байна. Нэг үг хэлээд байсан шүү дээ нэг хүн. Аяны дундуур. Хэний хэлсэн үг юм бол? Юм л төсөөлөнгөд хийсэн байх. За бол одоо дээрээс дахид давхарлаж болохгүй шүү. За минь дахид давхарлахгүй шүү. Юу яа? Будагч нь арай өтгөн байна. Тийм үү? За будагч авчихлаа. Битийн байдгаар гараа битээ чангуураараа. Өөдөө чөлөөтэй. Уран бүтээл төрөвж байгаа үж байгаа чөлөөтэй байл та. За юу. Бие барихгүй, чангалахгүй. За ингээд л. Болж байгааз. Болж байна мөрөө. Битээ гараа чангална хөө. За ингээд л зурсан дээрээсээ зүйтэй. Болж байгааз. За. Одоо энэ зурсан дээрээс будсан дээр битээ бодоорой. Битээ гараа нэг чангал мэнх үү. Чангалаад ахын бол юу чинь зурагч гой гарахгүй шүү дээ. За одоо энэ дутуу зайгаа өгөхөд бодчих. Өөдтэй. За болсон. Одоо болсон мэнх үү. За бодоод дууссан дээрээ усандаа хийгээрэй. Будаг шингэн бат амгалаа. Энэ одоо хар. За одоо энийг барьж. Мэн одоо будгандаа дүрхгүйгээр энд байгаа нүтгэн будгнуудаа тараач. Өө чи ногоон юм уу? За сагчлаарай. Энд байгаа ингээд тараач. Басна. Зурч чадваа. За харъя. За одоо дэш нүрэг тавлаа. Дуусна. За багш нараа. Хүүх ямар гоё юм бэ?
За найзуудтай харуул. Найзуудтай харуулаарай. За зочдтой харуулаарай. Бидний зурж чадсан туг. За миний туг аваад тийшээ гарчээ. Туг аваад самбар аваад гарчээ. За миний хөө гараараа. За миний хөө гараараа. За миний хөө гараараа. Инглээ. За минт цэцэг үү? За яашаа гарч байгаа. За энэрл. Нэг нь хэн бэ? Гарсан уу? Хэн бэлээ? Тэлмэн. За нөгөө охин хэн бэлээ? Хулан. Гараад ир миний хүүхдүүд. Саяны зургаа энд бүтээлэнд байрлуулсан хүүхдүүд гараад ирээрэй. За гоё. Одоо гоё. Ийм гоё бүтээл хийсэн улсууч ярина шүү дээ. Энэ ингээд цохон цуваад. Энэ бүтээлийг яаж хийв? За жоох яашаа. Яаж хийв? Энэ бүтээлийг хийхэд чамд хүндрэлтэй зүйл байсан уу? За энийг үрсэх энэ гараараа гэж. Зааж байгаа найз. Надад энэ бүтээлийг хийхэд маш гоё эсний тэгээд нэг хүндрэлтэй байгаагүй. Тэгээд энэ гоё аясанасаа надад гоё санагдаж гоё санагдсан. За баярлалаа. Баярлалаа. Амин гоё яриараа. За одоо суурай нэртэй. Баярлалаа. Би болохоор их гоё хөгжилтэй байсан. Тэгээд бас тэр их гоё дундуур нь хүн явахаар нь би одоо дуусгаж байгаа болов уу гэж бодсон. За баярлалаа. За сууж байгаа. Би энэ зургийг зурх надад хүндрэлтэй зүйл байхгүйсэн. Надад энэ аяг сонсоод надад өшөө их уран зориг өгч надад тэр өшөө их уран зориг өгсөн болохоор би гоё зургийг бүтээж чадсан. За баярлалаа. Хөөе бүтээлийг зааж байгаа дээрээ. Би энэ зургийг зурхад маш гоё байсан. Тэгээд саяны явсан аюул Монгол улсын минь санагдуулсан болохоор би энэ зургийг зурсан. За баяр. Хүндрэлтэй хэцүү юм байсан уу? За ингээд сайхан тавьдсан. Одоо тэгвэл энэ туг маань ер нь ямар бэлэгдэлтэй юм болоо? Түрүүн бид нар энэ тугныхаа тухай мэдээд авсан шүү дээ, тийм ээ? Энэ туг маань ямар бэлэгдэлтэй юм бол хүүхдүүд ээ? За. Энэ эсвэл цагаан төгөө юу? Ингчим. Зүг. Бэлддэг. За, Ингчим бодлох юм. за бэлэгддэг. Наадах чинь За нэг уншиж дүү. Бат амглаа. Дөрвөн хөлт их хар туг. Эрдний Монгол цэргийн их сүр хүч, сүлт хиймрэг илэрхийлэгч нэлсэн гинэ. Дөрвөн хөлт их хар туг нь оройн зэвэн ямагт ялан дийлхийн нүвэ утгыг илэрхийлдэг. Тэгвэл бидний энэ дөрөв ром хэлбэртэйгээд хэлсэн маань нэгсэндээ юу байх нь тугны маань оройн зэв. Сумны хэлбэртэй байх нь тийм ээ. Тэгвэл яагаад дөрвөн хөлт гэсэн юм болоо? Энд хэд байгаад байгаа юм? Энд хэд байна ингэ? Яагаад дөрвөн хөлт сүр хүчийг нэлдэхийн тулд юу авч явдаг байсан байх нь вэ? Хар тугаа авч явдаг. Хар тугаа авч явдаг гэсэн. За тэгвэл одоо бидний одоо үзэгслэн гарах хэвээр. За нэгдүгээр баг. Бүтээл аваад. Нэгдүгээр игнэ. За бүтээл аваад түрээд хүүхдүүдээ. За миний хүүхдүүд бүтээл аваад ирээрээ. Одоо уран бүтээл туурилсан улсууд чинь үзэсгэлэнгээ гарганаа. За үзэсгэлэндээ тавиад. Өг. Бүтээлүүд дээшээ өгöd. За яашаа өгöd суугаад гараа. Наад утсан дөрөв. За суурай. Хоёрдугаар инээнийхэн бүр сэтгэлэн догтлоод сууж байна. Одоохон. Гоё биш шүү. Өөрсдийнхөө хэмжээнд, өөрсдийнхөө чадлаар ийм гоё юм зурна гэдэг чинь тийм ээ. За дунд игнэ. Багтаа гараа.
За иш нөр. Багштай. Дэшин шахаад. За хоёр сууж. Багштай. За 3 дугаар игнэнийхаа. За юу нана. За судлаасаа багшин за авдаг гэж тээ. За яах вэ? За бидний энийг хэрэгжүүлсэн алхмаа нэг эргээд нэг харж лагаараа дүрсээ гаргаж зурсан уу? Дүрсээ лагаараа битүүлж бодсон уу? Зурснаа шалгасан уу? Өнг ялгаж бодсон уу? Ном хийсэн үү? Хаана? Байна. Энэ хараа. Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 4В анги хамгийн анхны лагаараа зурсан Жимс Жимсгэн гэсэн энэ номыг ингээ хийцэн. Сая та нар өөрсдөө хийсэн шүү дээ. 4-р ангидаа ингээ хийцэн. За 11-р анги төгсөхдөө 12-р анги төгсөхдөө бүр гоё лагаараа гоё бүтээл хийх нь шүү дээ. За лагаар зур чаддаг болсон уу? За тохоо. Лагаар зур чаддаг болсон. Тохоо гөр. Түрүүн чадахгүй байсан шүү дээ. 30. Одоо хэд болсон? Амархан байна уу? Тэгвэл одоо энэ тоо байх уу? Энэ тоо байх уу? Байхгүй. Энэ байх уу? Энэ хэд болов? 30. Хичээл сонирхолтой байсан уу? За одоо тэгвэл нэг юм ажиглуулчихна. Бидний 6 дээсэн энэ зургнууд маань яагаад ингэж харагдаад байгаа юм? Яагаад ингэж харагдаад байгаа? Багштай дүгнээд хэлчих хүн бэ нөө? Яагаад ингэж харагдаад байгаа юм бол? Бид нар хамгийн анхны би юу вэ гэдэг тоглоом дээр хэлээд байсан шүү дээ, тийм ээ? Яагаад гэвэл лан яагаад ингэж харагдаж байгаа вэ гэвэл лан дээр будаг төсдөггүй. Зөв. Тэр нь ямар шинжтэй холбоотой? Лан гэрэл хийгээ утгачлаас. За. Тосон бит болохоор. Өө зүйтэй. Лан ямар шинжтэй юм бэ? Тосон шинжтэй. Тэгвэл энэ лан дээр маань будаг яасан? Тогтоогүй. Энэ шинж чанарыг ашиглаад бид нар өнөөдрийнхөө хичээлээр лагаар зураг зурж үтсэн байхгүй юу? Ойлгомжтой юу? Гоё байсан уу? За дахиад энэ лагаараа ингэж бүтээл хийж чадах уу? За тэгвэл одоо би гэрт нь нилээн бүтээлч даалгавар өглөө. Гэрийн даалгавар нилээн бүтээлч даалгавар өглөө. Дөрвөн хөлтийг хар тугандаа хүрээ болон жааз хийн. Ийм гоё хүндэтгэлтэй, ийм гоё хар туг хийц уусууч одоо энэ дэ өөрөө сэтгэхэд юм жааз хүрээг өөрөө хийж ирнэ. Ойлгосноо? Хичээл дуусаад энэ зураг нь хатахаар бүгдийг юу яач. Гэрийнхээ даалгаварт аваа явчих. За хичээлд оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Хичээл нь таалагдсан уу? За одоо дараагийнхаа хичээлийг багштай хийж лагаар зурж чадах юм чинь багшаа ангиараа нэг бүтээл гаргая гэж хийгээд байх нь шүү дээ, тийм ээ? Одоо энэ лаг хэрэгэлсний дараа гараад цэвэрлэнэ. Ажлын байраа цэвэрлэнэ. За хичээлдээ оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа.